За хай манайхаа намайг одоо үздэг те миний влогийг үздэг хүүхдүүд маань бүгдээрээ намайг work and travel-аар Америк руу 3 сар явсныг гэдэг мэдж байгаа. Тэгээ энэ талаар Instagram-аар аягүй олон асуултууд ирсэн. Тэгээ би бүгдийг нь нийлүүлж аваад YouTube дээр видео болгоод хий гэсэн боловч ерөөсөө болохгүй маань тэгэхээр би яг асуулт болгонд рилээр хариулаад явахаар шийдлээ. YouTube дээр бичлэг оруулах гэсэн чинь гоё гарахгүй харна аягүй сэтгэл дундуур байна. Тэгээ одоо шууд рилээр хариулаа явчих. Ямар ч тач бүгдээрээ яг work and travel буюу товчлоод WAT буюу what гэж хөтөлбөр байгаа тийм. Их сургуулийн оюутнуудад боломжтой Америкийн нэгдсэн улсад 103 сараараа ажил хийгээд тэнцэнэ аялах, мөн дээрээс нь хилээ сайжруулах боломжийг олгодог ийм хөтөлбөр байгаа. Гэхдээ 3 сарын дотор бол ажил хийхээс өөр юм бол хийхгүй гэсэн үг. Тэгээ оюутнууд маань болохоор нийтдээ 3500-аас $4000 зардал гаргаж явдаг. Тэгээ буцаад зардлаа бол